2.25 шүүгчийн цалин 2.9 тэрбум байна. Эн чинь нэг цалин бол нэг ойролцоогоор нэг гар дээр нэг 4.5-аас 5 орчим сая төгрөг авд юм байна. Шүүгч нар. Гэтэл энэ 7.5 сая болоод нэмэгдэх юм байна л да. 46%. Гэтэл нөгөө нэг дөнгөж 600 мянган төгрөгийн тэтгэвртэй байгаа хүмүүс 10% нэмжээдэг. Гэтэл та нар ингээд 2-3 сая төгрөгөөр нэмэхдээ чинь адилхан амьд хүн тэгээд одоо яаж амьдрах юм бэ? Ийм байж болохгүй. Эн чинь бас яг нөгөө нэг намар төсөв хилцэх үед бол хүнд нөхцөл байдал бий болгоно. Тийм учраас би энд янз янзын хил гарахаас өмнө одоо горимын санд гаргаж байна. Энэ дээд шүүхийн болон шүүхийн сахилгын хороо, хүний эрхийн үндэсний хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ дандаа бүгдээрээ нэг 40%-аар цалингаа нэмэхээр оруулаад ирсэн. Энэ одоо сандуудыг энэ 7 хоногийн хилцэх асуудлаас хойшлуулах, эх 7 хоногт энэгээд бас нийгэм эдийн засгтайгаа холбож зөв болгож оруулж ирэх. Дээрээс нь засгийн газар 14 мянган хүнийг төрийн албаагчийг чөлөөлнө гэж бас зорилт тавиад явж байгаа. Гэтэл бүх байгууллагууд бүгдээрээ ажилтан нэмнэ гэж орж ирж байна. Тийм учраас бас яг тодорхой хэмжээгээр яг тэр засгийн газрын За, бүрдэр жишээ 1 минут. Засгийн газар гүйцэтгэх одоо засагчлаас хэдэн хувиар төрийн албан агч цомгдож байна. Яг тэр хувиар өнөөдрийн байгаа одоо орон тооноос цомгдож орж ирэх энэ эдийн засгийн нөхцөл байдал тааруулах ийм одоо шин сандлыг энэ эх 7 хоногийн дотор оруулж иргэдэг ийм одоо горимын санд гаргаж энэ хилцэх асуудлаас энэ дөрвийг хойшлуулах ийм одоо 7 хоногор хойшлуулах ийм горимын санд гаргаж санд ураалгаж байна. За